34% хувьцааг одоо үн төлбөргүй хувьцааг юу тусгай амнаатаар солих энэ вариантыг боломжийг бий болгож өгж байгаа хуулийг л энэ цөмийн энергийн хуулинд тусгаж өгж байгаа. За тэр нь эргээд яг одоо 34% ор байхгүй болгоод заавал энүүгээр явна гэсэн агуулга бол биш ээ гэдгийг хэлье. Яагаад энэ боломжийг нээж өгж байгаа гэхээр бид бүхэн 19 оны үндсэн хууль дээр энэ үндсэн хуулийн 6-гийн 2 дээр энэ уул уурхайн баялаг тэр дундаа стратегийн ордоос олж байгаа орлогын дийлэнх хэсэг нь буюу 50 дээр нэмэх нэг хэсэг нь Монгол улсад үлдэхээр одоо байх ёстой гэдэг энэ хуулийг баталсан учраас энд зохицуулахын тулд бид нар энэ алхмыг хийж байгаа гэдгийг хэлье. За бид нар 34% хувийг одоо эзэмшээд өмнө нь хийсэн гэрээ хэлцлүүд олон улсын өмнөх нэг гэрээ байгаа. Тэрийг нэрийг хэлээд яах вэ? Тэгэхээр тэн дээр бол бид нар бас өнөөдөр шүүмжилттэй янз бүрийн байдлаар энэ асуудал ханддаг. Тэгэхээр энэ 34% хувийг солиод давуу эрхийн 10% хувьцаатай бид нар үлдэнэ. За тэгэхээр энэ давуу эрхийн хувьцаа бол бид нар энэ одоо ногдол ашгаа хамгийн одоо түрүүнд авах ийм давуу эрхтэй. За тэгээд мөн одоо 10%-тайгаа үлдэж байгаа асуудал гэдгийг бас энд хэлье. За тэгээд дээрэс нь бусад бүх төрлийн өмнөх бүх хэлцүүлгүүдээр ярьсан учраас бүх төрлийн одоо татвар амнаат зэргүүдийг бүгдийг аваад энэ одоо 50 дээр нэмэх 1% хангагдах юм а гэдэг ийм байдлаар асуудал хандж байгаа гэдгийг хэлье.